Жанжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонд Монгол улсын үндэсний батлан хамгаалахын их сургууль. Цэргийн хөгжмийн сургууль нь 1991 онд батлан хамгаалахын сайдын 346 дугаар тоо тушаалаар цэргийн их сургуулийн дэргэд байнгын дамжаа нэртэйгээр байгуулагдсан. Байнгын дамжаа байгуулснаас хойш 1 жилийн дараа цэргийн их сургуулийн хөгжмийн тэнхэн болж улмаар хөгжмийн сургууль, цэргийн хөгжмийн коллеж, цэргийн хөгжмийн сургууль хэмээн нэрэн өөрчлөн шинжилсэн бүтэц зохион байгуулалтыг хийж бүрэлдэхүүний хувьд байнга өсөж өргөтөн зохион байгуулагдаж ирсэн. Цэргийн хөгжмийн сургуулийн зэвсэг түвшний мэрэгжлийн урлагийн байгууллагууд ангиудын үлээвэр найрал хөгжинд бакалаврын боловсралтай, цэргийн хөгжмийн удирдаач, дипломын боловсралтай хөгжимчин ахлаж бэлтгэдэг. Мөн мэрэгшүүлэг болон зайн сургалтаар үлээвэр хөгжимчин бэлтгэж байна. Цэргийн хөгжмийн сургуулийн төгсөгчд нь зэвсэг түвшний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, хэлийн цэргийн дуу бүжгийн чуулга, зэвсэг түвшний анги байгууллагын үлээвэр найрал хөгжмөд, хэл хамгаалах байгууллагын зарим ангиуд, цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төвийн найрал хөгжим, онцгой ерхий газрын аврах тусгай анги, шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын үлээвэр найрал хөгжим зэрэг олон байгууллагуудад бүр бүтээлтэй ажиллаж байна. Тус сургуулийн багш дахь бүрэлдэхүүн нь Оросын албаны улсын Москва хотын Чайковскигийн нэрэмжит хөгжмийн их сургууль, Свердловск, Новосибирск хотуудын хөгжмийн дээд сургууль, Монгол улсын соёл урлагийн их сургууль, үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн сургууль зэрэг гадаад дотоодод нэр хүнтэй сургуулиудад боловсрол эзэмшсэн туршлагатай багш нар ажилладаг. Цэргийн хөгжмийн сургуулийн үлээвэр найрал хөгжим нь үндэсний батлан хамгаалахын их сургууль, зэвсэг түвшин, улсын хэмжээний төрийн ёс тол, спорт урлаг, соёл олон нийтийн арга хэмжээ, мэрэгжлийн уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн. Тухайлбал Алтан намар хөгжмийн наадмын тусгай болон тэргүүн байр, үлээвэр цохиур хөгжимчдийн улсын 4-р уралдааны дээд болон тусгай байрын шалгаж байсан зэргийг дурдж байна. Мөн Монгол улсын төрийн талбайны өдрийн ёслолын ажиллагаанд тус сургуулийн бөмбөрчдийн жигсаал цог жохой нэмэн оролцсоор ирсэн. Цэргийн хөгжмийн сургуулийн багш сурагчид 2001 оноос гадаад орнуудад зохиогдсон цэргийн үлээвэр хөгжмийн наадмуудад амжилттай оролцсоор байна. Тухайлбал 2001 онд бүгд найрамдах ардчсан Солонгос ард улсад, 2007 онд бүгд найрамдах Солонгос улс, 2010 онд Герман улсад зохиогдсон олон улсын наадамд тус сургуулийн багш сурагчдын төлөөлөл оролцож байсан. 2014-2016 онуудад Оросын албаны улсын Хабаровск хотод зохиогдсон олон улсын цэргийн хөгжмийн наадам, цэргийн хөгжмийн сургуулийн үлээвэр найрал хөгжим амжилттай оролцож Монгол улсын зэвсэг түвшний цэргийн хөгжмийн нэр хүндийг өндөрт хүргэсэн. Монгол улсын зэвсэг түвшний урлагийн салбарт мэрэгжлийн өндөр ур чадвартай, олон улсын жишгийг нийцгүйж мэрэгжилтэн бэлтгэл оршин. Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үлээвэр найрал хөгжимд бакалаврын боловсралтай, цэргийн хөгжмийн удирдаач, дипломын боловсралтай цэргийн үлээвэр хөгжимчин бэлтгэх, цэргийн үлээвэр найрал хөгжмийг хөгжүүлэх, цэргийн хөгжим судлалаар эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах, цэргийн хөгжмийн сургуулийн хөгжмийн урлаг бакалаврын боловсрал олгох хөтөлбөрт үлээвэр хөгжимчдийн мэрэгжилтэй, мэрэгчлэрээ 2-оос доош хүчил ажилласан ахлагч, эерэг шаардлагыг хангасан хөгжимчдийн иргэдийг элсүүлэн сургалт явуулдаг. Цэргийн үлээвэр хөгжим мэрэгжлийн боловсрал олгох хөтөлбөр, ерхий боловсролын сургуулийн 9-р анги төгссөн суурь боловсралтай, хөгжмийн авьяастай хүүхдүүдийг элсүүлэн 4 жилийн хөтөлбөрөөр сургалт явуулан дипломын боловсрал эзэмшүүлдэг. Ёс суртахуун хүсэл тэмүүлэл ур чадвар. Цэргийн хөгжмийн сургуулиас чадварлаг уран бүтээлчд, мэрэгчлэнүүд олон төрсэн ба цаашдаж Монголын хөгжмийн урлаг түүний дотроос цэргийн хөгжмийн олон алдарт нь төрн гэрэл бид итгэл төгс